За эрхэм улсын их хурлын дарга эрхэм гишүүд та бүхэндээ би өнөөдөр өнгөрсөн 3 жилийн хугацаанд олон зүйл дээр хамт ажилласанд талархаж байгааг илэрхийлэх гэсэн юм аа. Баярлалаа. Энэ улсын их хурл бол маш онцлогтой ийм улсын их хурл байлаа. За миний хувьд ч гэсэн дөнгөж ерөнхий сайдаар томилогдох үед танхим яг ингэж хуралдаж бас чадахгүй юм байсан цаг хугацаа. Бүгдээрээ масктай, бүгдээрээ шилэн хоргоны цаанаас хоорондоо харьцдаг, бас хоорондоо уулзах чадахгүй байсан ийм цаг хугацаа. Тухайн үед хил хизээ нээгдэх нь тодорхойгүй, эрх зүйн орчин маш хүнд. Эдийн засаг хасах 4.7% болцсон. Улсын төсөв 30 орчим хувиар тасардсан байсан ийм цаг хугацаа. Өнөөдрийг хүртэл би парламентын гишүүдтэй энэ хүндрэлтэй нөхцөл байдлын талаар бас талархал илэрхийлж амжаагүй л өнөөдрийг хүрлээ. Та бүхэн маань цар тахлыг даван туулах засгийн газрын багц бодлогыг дэмжиж чадсан. За энэ агуулгаараа боловсролын салбарт хэмнэгдэжсэн төсвөөр одоо улсын төсөв явж вакцинжуулалтыг бид нар цаг алдахгүй татан авцарч тэр төвөгтэй хүндрэлтэй одоо мөн улс төр дөгцсөн ийм үед манай парламентын гишүүд хэдийгээр намын хувьд өөр үзэл баримталтай ч гэсэн улсынхаа хувьд бүгд нэгдмэл том зургаар харж байсан би талархах учиртай. Ингэж чадсанараа бид нар цар тахлыг давж чадсан. 2 сарын 14-ний өдөр байсан. Бид нар 2 сарын 14-ний өдөр одоо цар тахлын хамгийн сүүлчийн хязгаарлалтуудыг одоо цуцалж нэг үгээр хэлбэл олон нийтийн одоо олон үйл ажиллагаанууд бас нэгдэжсэн. Тэгээ тэр өдөр бид нар хамтдаа бас баярлаж Аз нөхөн талын бүсд анх удаа бас цар тахлыг цуцалсан улс орнуудын нэг боллоо гэж хамтдаа уулзж байсан. За харамсалтай нь яг 14 хоногийн дараа 2 сарын 14-ний 24-нд Оросын албаны улс Украины дайн эхэлсэн. Залгаад бензин шатхуунаас эхлээд замун одоо манай уул уурхайн салбарын гол тесрэх дэлбэрэх бодисуудаас эхлээд бүгд тасарсан, наран цэцгийн туснаас эхлээд бүгд хомсдол үүссэн. За энэ үйл засгийн газраас мөн л одоо үнэ докторжуулалттай холбоотой ийм одоо багц хуулийн төслийг оруулж ирсэн улсын их хурл дэмжсэн. Ингэснээр бид нар шатхууны хүртээмжийг дээшлүүлэх, за мөн одоо бомбд гээд олон зүйлүүдийг хамтд нь авч явах ийм одоо боломжийг гаргасан. Засгийн газар шин сэргэлтийн бодлогыг дэвшүүлж бомбуудаа нээх, энэ дээр хувийн хвшилтэйгээ хамтарч ажиллах ийм одоо бодлогыг гаргаж, за тухайн үед бид нар валютын нөөц маш хүнд болцсон. Олон жилийн хувьд бас талцсан маргасан оюутлогын гүний урхаг эхлүүлэх 2.3 тэрбум орчим долларын өр хоригдлогдсон байсан. Энэ дээр манай улсын их хурлын түр хороо, парламентын гишүүд за онцгойлон би бас арчсан намынхандаа талархал илэрхийлэх учиртай. Ягаад гэхээр тэр үед бүгд надтай орж ирж уулзж байсан. Улс төрчих, улс төрчихгүй юм гэж байна. Яг энэ одоо гүний урхаатай холбоотой, эдийн засгтай холбоотой энэ том асуудал дээр бид нар засгийн газрын бодлогыг дэмжинэ. За бас хүн намын дарга, дор чанд дарга бас танд талархаж байгаа илэрхийлье. Ингээд бид нар нэгдмэл байдлаар олон жилийн хувьд гацсан төслөө өргөжлүүлснээр валютын нөөц эргэж нэмэгдэх ийм одоо том боломж бол бас биднэрт гарсан. За мэдээж бид нар хамтдаа бас ярилцж байсан зүйл бол энэ олон жил богширсан бас ийм авилгын асуудалтай нам харгалзахгүй тэмцэх. За олон богширсан асуудлуудыг бас бид нар ил тод болгох ийм асуудлууд гарсан. За энэ дээр манай парламентын нэр бүхий гишүүд маань ч гэсэн хүнд байдалд орсон. Гэхдээ л дараалсан олон сонсголуудыг хийж бид нар олон сангуудыг ил тод болгож эрх зүйн орчноо маш чанга болгож улсын их хурл засгийн газрын гишүүд өөрсдөө одоо төрийн тендерт оролцохгүй гэдэг ийм том улс төрийн шийдвэрийг манай парламент гаргаж чадсан. Мэдээж тухайн үед саналын хувь зөрүүтэй олон зүйл байсан боловч үүнийг бас хийж чадсан.
цар тахал дайнд давхцсан энэ үед цаашлаад Монгол улс илүү бодлогын хувьд тогтвортой, олон ургалж үзэл санаатай, олон намын төлөөлөлтөй парламент байхын тулд бид нэр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх ийм улс төрийн зөвшөлтөл рүү хамтдаа явсан. Тухайн үед инфляц маш өндөр болцсон, олон жагсаал цуглаантай байсан. Улсын их хурлын гишүүд тойрогдчоод парламентын гишүүдийн тоог нэмэх тухай асуудлыг ярихад бүгд бараг маш том шүүмжлэлт дундуур явж ийм хүнд зүйлтэй бид нар хамтдаа дулгарч ирсэн. Гэхдээ дэлхийн 2 том гүрний дунд оршин тогтнодог парламентын арчилсан засгалтай Монгол улсын хувьд бид нар илүү олон ургалж үзэлтэй, илүү төлөөлөлөө хангаж, илүү нийгмийн сегментийн төлөөллийг, нийгмийн удирдагчдынхаа төлөөллийг хангаж чадах энэ гарцыг хийж чадах нь бидний хувьд туйлын их чухал байсан. Яг энэ цаг үед Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Гутареш Монголд айлчилж дэлхийн геополитик заримдаа том хүндрэл гардаг, заримдаа том шуурга дэгддэг. Энэ шуурган донд далаа хад хоёр заримдаа зодтолж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ өглөө болоод үүр зайхад далаа чивээрээ хад чивээрээ харин усан донд байгаа амьтад далаа мөргөж амнасаа алдсан байх нь олонтой. Дэлхийн том геополитикийн их гүрнүүдийн сөргөлдөөн донд хөгжиж байгаа улс хамгийн их зовлон үздэг гэдэг үгийг хэлжсэн. Энэ агуулгаараа бид нар зөвшөлтслийн парламент руу, энэ сонгуулийн тогтолцооны реформ руу явхаас өөр ямар ч гарц байгаагүй. Энийг бид нар хийж чадсан. Ингээд бид нар 76 та парламентыг түүх болгон үлдээж нэн шин 126 парламенттай бас холимог тогтолцоотой энэнгүүр нийгмийн экспертүүд, эрдэмтэн судлаачдын дуу хоолой парламентод тусалбан орж ирэх ийм тогтолцооны реформыг бид нар үндсэн хуулиараа бас амьлуулж чадсан. Үүнд би бас талархах ёстой. Эрдэнэт оюутлогоо гээд олон бас асуудал дээр бидний хувьд эрх зүйн хувьд бас цэг тавьж чадсан. Ийм Монгол цахим платформыг анхны цахим байнгын хороотой анх удаа эдийн засгийн хөгжлийн яам буюу үндэсний бодлого тодорхойлдог институцээ шадар сайдын статустай гаргаж ирсэн парламент, мөн анх удаа цахимаар хуралдсан парламент, мөн цахимжлалтын байнгын хороо байгуулж цахим яам байгууллагыг дэмжсэн парламент бас байж чадсан. Олон жил ярьсан үндэсний баялагын сангийн хуулийг бид нар баталсан. Ингэснээрээ илүү хөрөнгө оруулалтын орчин тогтворжиж, илүү байгалийн баялагтаа иргэд маань хув хүртэх, байгалийн баялагаа ашиглуулж байгаа орон нутаг илүү төрүүлж өгч, мөн орон сууц болон боловсрал эрүүл мэнд гээд олон салбар дээр илүү байгалийн баялагаас дэмжих ийм боломжтой тогтолцооны реформыг бид нар Сингапурын хуримтлалын сан болон Норвегийн баялагын сангийн завгараар ийм эрх зүйн суурийг бүрдүүлж чадсан бол туйлын чухал. Мөн аялал жуулчлалын багц хуулийг парламент баталсан. Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих ерөнхийлөгчийн том реформыг бас энэ парламент дэмжсэн. Ингэснээрээ зөвхөн уул уурхай тулгууртаа биш, нэмэх нь аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар бодитоор хөгжих бас ийм боломжтой эрх зүйн орчныг бас бүрдүүлж чадсан. Ингэснээр өнөөдөр эдийн засаг маань хасах 4.7%-аас 6-аас 7 орчим хувьтай болж валютын нөөц тогтворжиж дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин бас тэлж чадсан. Мөн бид нар хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг өнөөдөр хамтдаа ярилцаж баталлаа. Ингэснээрээ бид нар илүү нийслэл Улаанбаатар хотыг нэг тулгууртай биш, зөвхөн энэ 700 га дунд байдаг биш, илүү олон тулгууртай төрийн захааны байгууллагууд ч гэсэн бас өөрсдөө манлайлж нүүх ийм боломжийг бас та хэд маань бүрдүүлж бас чадлаа. Мэдээж ингээд дурдаад байвал олон зүйл байгаа. Өнөөдөр би ямар нэгэн байдлаар ийм зүйл инглээ, тийм зүйл инглээ гэдэг тайлбар хийхийг хүсэхгүй байна. Мэдээж чадсан чадаагүй маш их олон зүйл байгаа. Чадаагүй бүх зүйлийнхээ төлөө би та бүхнээс уучлалт хүсье. Дэмжиж ажилласан эрхэм парламентын гишүүдтэй нийт засгийн газрынхаа гишүүдийн нэрийн өмнөөс энэ төвөгтэй хүн сорилттой 3 жилийг туулахад хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд амьдрал бол зөвхөн өнгөрсөн цаг хугацаа биш, харин амьдрал бол өнгөрсөн цаг хугацаанд дотор үлдсэн дурсамж гэдэг үг байдаг.
Энэ удаагийн парламент Монгол улсын эрх зүйн орчинд, Монгол улсын тогтолцооны төвшөнд цоо шин одоо реформыг хийсэн гэдэг түүх болж үлднэ гэдэгт миний би огт эргэлзэхгүй байгаа. Ингээд удахгүй бас улс төрийн сонгуул болж байгаа үүнд шудраг сайхан өрсөлдөцгөө илүү мэтгэлцээнээр, илүү бодлогоор өрсөлдөх энэ боломжийг бас бид нар бүрдүүлэх зүйтэй. Ингээд дэвшиж байгаа бүх парламентын гишүүдтэй бас ёс зүйн манлайлал гаргаж одоо манай Бат Эрдэнэ гишүүнээс эхлээд өөрсдөө санал тавьж бас энэ үе солих процессыг эхлүүлэхэд тус болсон манай Нямагийн их бол даргаас эхлээд олон одоо парламентын гишүүдтэй манай Мөнх Оргил гишүүн маань, Бат Төмөр гишүүн маань бүгдэнд нь одоо энэ том үндсэн хуулийн реформыг дэмжиж зориг өгч хамт байсанд бас чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүгдийн дэмжлэг байхгүйгээр би юу ч хийж чадахгүй байсан гэдгийг үлэмжширч байна. Тэгээ Монгол улс маань мандан бодрох болтугай Монгол улсын арчилсан парламентын хөгжил илүү их одоо хөгжин дэвшгийн сайхан өрөөлийг өргөн дэвшүүлээд чин сэтгэлээсээ та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Баярлалаа.